онцтой хэрэг. Та төсөөлдөө. Хэрэг бидний зорчиж буй метронд гал гарч хоёр талын гарц бүхэлдээ өтгөн утаанд автан зүг чигээ алдвал яах вэ? Метроны чанга аригчаар нэг болохоор байрандаа хүлээж вэ гэж хэлснэ. Удалгүй яаралтай гараараа хэмээн сандрагна. Та маш их хүч гарган метроноос арай гэж гартал зогсоолын гарцуудыг ч мөн адил өтгөн утаа хаачихсан байх бөгөөд таны ард гал улам бүр дүрлцэн хасна. Урагшаа явах гарц нь хаана байгааг нь мэдэгдэхгүй. Ад чинь галын далаа нөмөрч буй тэрхүү дүр зураг хүнийг ямар их мухардл цөхрөлд оруулах болоо. 2003 оны 2 дугаар сарын 18-ны өглөө Өмнөд Солонгосын Тэгүү хотын метроны зогсоолд яг ийм дүр зураг өрнөсөн юм. Гэнтхэн тохиолдсон энэхүү хүний гин буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй аимшигт золгүй явдал 198 хүний алтан амийг метроны зогсоолд үрд үлдээсэн билээ. Галын дүл унтарсны дараа тэндээс зөвхөн нүүрс шиг харалсан цогцны үлдэгдэл олдсон төдийгүй урьдчилан сэргийлж зайлсхийж болох байсан ч араасаа хөвөрсөн маш олон алдаа дутагдлууд илэрсэн юм. Өнөөдөр бид Өмнөд Солонгосын Тэгүү хотын өтгөн утаанд автсан өнөөх метроны зогсоол руу эргэн очиж энэхүү эмгэнэлт явдлын цаана чухам яг юу болж өнгөрснийг эргэн нэг харцгаая. Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Тэгүү хот бол тус улсын Ёнгнон бүсийн тээврийн чухал зангилаа бөгөөд үйлдвэрлэлийн зүрхэн юм. 2 сая 400 мянган хүн амтай энэхүү хот урд цагт нэхэмлийн үйлдвэрлэлээрээ цэцэглэн хөгжиж Өмнөд Солонгосын Манчестер хэмээн нэрлэгддэг байв. Өнгөрсөн зууны дунд болон сүүл үеэс эхлэн нэхэмлийн машин механизм зэрэг уламжлалт үйлдвэрлэлтэд түшиглэн Тэгүү хот нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсийн эдийн засгийн маш чухал түшиц газар болсон юм. Шигүү байрлсан үйлдвэрүүд болон тасралтгүй хөврөх ачаа тээврийн урсгал бол Тэгүү хотын хамгийн тод нүүр царай байлаа. Тэгүү хотын метрог өнгөрсөн зууны 80-аад онд төлөвлөж зураг төслийг нь гаргасан бөгөөд нийтдээ 3 шугам ашиглалтанд оруулахаар төлөвлөж байв. 1-р шугамын барилгын ажил 1991 оны 12 дугаар сард эхэлж 1997 оны 11 дугаар сард албан ёсоор ашиглалтанд орж зорчигч тээвэрлэж эхэлжээ. Өдөр бүр хотын өмнөд хэсгээс баруун хойд хэсэг хүртэл үргэлжлэх энэ шугам Тэгүү хотын иргэдийн зорчих хамгийн гол сонголт байв. Өдөр бүр 140 мянган иргэн Тэгүү хотын метроны 1-р шугамаар зорчдог байсан ч хотын тээврийн гол найдвар болсон энэ шугам анх эхэлсэн цагаасаа эхлэн буруу хөл дээрээ боссон мэт байлаа. 1995 онд метроны барилгын ажил эхлээд удаагүй байх үед ойролцоох худалдааны төвийн ажилчид анхаарал болгоомжгүй ажилласны улмаас хотын хийн хоолойг цоолж хий алдагдахад хүрчээ. Алдагдсан хий ойролцоох хоолойгоор дамжин 100 метрийн зайд байрлах Тэгүү хотын метроны санийн зогсоолын барилгын талбай руу нэвтэрсэн байна. Тухайн үеийн газар доор 20-30 метрийн гүнд метроны барилгын талбайд 100 ажилтан гагнуурын ажил гүйцэтгэж байсан бөгөөд алдагдсан хий гагнуурын очноос гал аван ноцож тухайн газарт асар том дэлбэрэлт болжээ. Энэхүү хийн дэлбэрэлтийн улмаас 102 хүн ам өргөдөж 202 хүн бэртэж гэмтсэн байна. Хүчтэй дэлбэрэлт метроны 400 м урт барилгын талбайг тэр чигтэн сүйтгэсэн бөгөөд метрог барьж дуусаагүй байхад ийм аимшигт явдал тохиолдсон нь тийм ч сайн ёр биш байлаа. Ард иргэд энэхүү гинтийн ослоор дамжуулан холбогдох байгууллагууд аюулгүй байдалд илүү анхаарал хандуулж сэрэмжлэх байх гэж найдаж байв. Гэвч олон жилийн дараа аль хэдийн ашиглалтад орчихсон байсан Тэгүү хотын метро дахин үүнээс ч илүү хэрцгий аимшигтай хэлбэрээр Өмнөд Солонгос төдийгүй дэлхийн нийтийн анхаарлын төвд орно гэж хэн ч санссангүй. Тэгүү хотын метроны 1-р шугамын зураг төсөл төлөвлөлтийг 80-аад онд хийсэн бөгөөд тухайн үеийн барилгын стандартад 70-аад оны галын аюулгүй байдлын дүрмийг хэвээр ашиглаж байв. Метроны дотоод засал чимэглэлийг үзэмжтэй болгохын тулд вагоны суудлуудыг бүхэлд нь амархан шатдаг хилэн давуу материалаар бүрсэн байлаа. Вагон хоорондын холбоос хэсэгт анханасаа галаас хамгаалах, тусгаарлах хаалга суйрлуулаагүй байв. Зогсоолыг төлөвлөж барих үед агааржуулалтын системд галын аюулгүй байдлыг огт тооцоолоогүй бөгөөд зөвхөн өдөр тутмын агаар сэлгэлтийг хангах хэмжээнд л хийгдсэн байжээ. Хамгийн аюултай нь Тэгүү хотын метроны нөөц цахилгаан хангамжийн систем олон жилийн турш эвдрэлтэй, ажиллагаагүй байдалтай байсан явдал юм. Өөрөөр хэлбэл хэрэв метроны зогсоолын үндсэн цахилгаан тасарвал ашиглах ямар ч нөөц цахилгаан байхгүй бөгөөд зогсоол бүхэлдээ тас харанхуй болох эрсдэлтэй байлаа. Тэгүү хотын метроны засвар үйлчилгээний ажилтнууд энэ байдлыг мэдэж байсан бөгөөд дээд удирдах албан тушаалтнуудаа хэд хэдэн удаа мэдэгдэж байжээ. Гэвч метроны үйл ажиллагааг хариуцагч Тэгүү хотын метроны корпорац удирдлагууд галт тэрэг болон төмөр замын өдөр тутмын арчилгаа үйлчилгээг сайн хийж байвал үйл ажиллагааны явцад том асуудал үүсэхгүй. Нөөц цахилгаан байхгүй байх нь тийм ч сүрхий том асуудал биш хэмээн үзэж байв. Метроны удирдлагууд галт тэрэг хэвийн давхиж байх үед ямар ч асуудал гарахгүй гэж бодож байснаас бус хэрэв хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гинтийн нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдгийг огт тооцож үзээгүй байлаа.
2003 оны 2 дугаар сарын 18-ны өглөөний 9 цаг дөнгөж өнгөрч байхад 50 орчим насны цэнхэр өнгийн бэлтгэлийн хувцас өмссөн, гартаа хар өнгийн савхин цүнх барьсан нэгэн ир. Тэгүү хотын метроны 1-р шугам руу нэвтэрч аншим чиглэлд явж байсан 1079-р метронд суужээ. Уг ир 3-р метроны цонхны хажуугийн суудалд суув. Өглөөний ажил цуглах оргил ачааллын цаг хараахан дуусаагүй байсан тул метрон дотор ажилдаа явж буй иргэд маш их байсан бөгөөд хинч энэ нэрийн өмднийхөө халаасанд гараа байн бай хийж асаагаараа дахин оролдож байгааг анзаарсангүй. Өглөөний 9 цаг 53 минутанд 1079-р галт хэрэг төв замын зогсоол руу дөхөх үед метрон дотор зогсоолд ирж буйг зарлах чанга эргчийн дуу хадав. Яг энэ үед өнөөхөр гинэт босч өөрийн гар цүнхийг нээн дотроос нь 2 ширхэг сүүний хувцар сав гаргаж ирээд асаагаараа дахин асааж эхлэв. Хажууд нь байсан нэгэн настан гайхаж түүнээс "Энд ийм олон хүн байхад чи яагаад галаар тоглоод байгаа юм бэ?" хэмээн асуужээ. Өнөөхөр илт сандарсандаа шууд савтай сүүний амсрыг нээн доторх тунгалаг шингэнийг шалан дээр асгаж орхив. Хэдхэн хормын дотор метрон дотор бензиний хурц үнэр тарж эргэн тойрны зорчигчид аюулыг мэдэрч түүнийг зогсоохоор урагш тэмүүлэх үед өнөөхөр чичирсэн гараараа асаагаараа асааж амжжээ. Дөрс хийх асар хүчтэй чимээ гарч галын дүл бензинийг даган маш хурдан тархаж 3 дугаар метро тэр жигтэй галын дүлэнд автав. Хилэн суудлууд шатах үед ялгарсан хортой өтгөн утаа зорчигчдыг багал зурдах мэт хүмүүс хүчтэй ханиалгаж эхлэв. Азар гал гарч эхлэхдээ зэрэгцсэн галт тэрэг зогсоолд орж ирж тааржээ. Хаалга нээгдмэгц 3 дугаар метроны зорчигчид яаран гадагш гүйлдэн гарав. Хэд хэдэн залуус гал тавьсан ирийг барьж авахар оролдсон боловч галын тархах хурд төсөөлж байснаас хамаагүй хурдан байлаа. Сандарч твцэн үүмэн дунд метроны хаалга гинэт автоматар хаагдаж өнөөхөрийн зүүн хөлийг хавччихжээ. Галын дүл түүний өмдний шуумгаар өгсөн шатаж эхлэв. Галдан шатаагч хам хүчээрээ хөлөө татаж мултлаад зүхтэж буй хүмүүсийн урсгал дунд хутгалдан хэргийн газраас амжилттай зүхтсэн бөгөөд харин метрон дотор үлдсэн зорчигчид жинхэнэ мухардалд орсон юм. Метронд галаас хамгаалах тусгаарлах хаалга байхгүй байсан тул галын дүл галзуу мэт урагшлан тархав. Тэгвэл хотын метрон хүнгүй автоматар хаалга нь хаагддаг системтэй бөгөөд зогсоолд ирсний дараа хаалга нь 30 секунд дуусахтай зэрэгцэн автоматар хаагддаг журамтай байв. 1079-р метро 9 цаг 53 минутанд төв замын зогсоолд ирэхэд хаалга нь маш богино хугацаанд нээгджээ. 1079-р метроны жолооч Чой Жин Хван гал гарч байгааг мэдсэн даруйда хаалгыг яаралтай тусламжийн төвчлөрийг дараагүй бөгөөд хаалгыг 30 секунд нээлттэй байлгах үйлдэлийг ч гараараа хийсэнгүй. Хаагдах тоолол дуусмагц хаалганууд автоматар хаагджээ. Метро нэлээд урт байсан тул 3 дугаар метронд гал гарч байхад бусад метронд байсан нөхцөл байдлыг мдээгүй зорчигчид гадагш зүхтаж амжаагүй хүмүүс мөн байв. Эдгээр хүмүүс гал гарсныг ухаарч зүхтах гэж оролдох үед хаалга аль хэдийнэ хаагдчихсан байлаа. Галын улмаас үүссэн өндөр хэм цахилгааны системийг хэсэгчлэн гэмтээсэн тул хаалгыг нээхийг хүссэн ч дахин нээгдэхэргүй болтлоо гацжээ. Энэ хэрэг гинт гарсан тул зорчигчид сандарч твдэж болно. Гэвч метроны ажилтан ялангуяа метроны жолооч гинтийн онцгой нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадвартай байх ёстой байв. Гэтэл жолооч яасан бэ? Жолооч гал гарахыг харамгацаа өөрөө хамгийн түрүүнд сандарч метроны гол удирдлагын түлхүүрийг сугалж аваад метроноос гарч гал унтраагаараар галыг унтраах гэж оролджээ. Тэрээр галыг унтраах боломжгүй болсныг мэдмэгцээ метрогоо үлдээгээд өөрөө шууд зүхтаад явчихсан байна. Үүнээс болоод гал гарсан үед хаалгыг гараар нээдэг яаралтай тусламжийн төхөөрөмж бүр мөсөн ажиллагаагүй болжээ. Дотор үлдсэн зорчигчид яаралтай тусламжийн унтраалгыг ажилуулах гэж оролдсон ч удирдлагын систем бүхэлдээ саашсан тул хаалга огт нээгдсэнгүй. 1079-р метроны дотор тал ердөө 10 минутын дотор там болон хувирлаа. Гэвч хүний санаанд багтамгүй гаж үйлдэлүүд үүгээр дууссангүй, дөнгөж эхэлж байв. Гал гарснаас 2 минутын дараа удирдлагын төв сая нэг юм 1079-р метроны хэвийн бус байдлыг анзаарчээ. Гэвч яг энэ үед эсрэг зүгээс ирж байсан 1080-р метро аль хэдийн зогсоол руу хэвийн нэвтрэх тушаал хүлээн авчихсан байсан бөгөөд жолооч Чой Сан Риол галт тэргийг жолооцоор төв замын зогсоол руу ойртож байлаа. Галт тэрэг зогсоолд орж ирэх үед Чой Сан Риол өтгөн утаа суунаглаж хүмүүс сандран гүөхийг олж харсан боловч галт тэргийг яаралтай зогсоох арга хэмжээ авсангүй. Эсвэл зогсоолыг шууд дайран өнгөрч утаанаас холдох алхам хийсэнгүй. Харанхуйд удирдлагын төвөөс өгсөн тушаалын дагуу хэвийн байдлаар хаалга нээж орхив. Зорчигчид өтгөн утаагаар дүүрсэн зогсоолыг хараад хаашаа явахаа мэдэхгүй гайхаж байлаа. Тэднийг эргэлзэж байх хооронд 30 секундын хугацаа дуусч 1080-р метроны хаалга дахин хаагджээ. Яг энэ үед 1079-р галт тэрэг бүхэлдээ шатаж
Галын дүл метроны зогсоолын үндсэн цахилгааныг богино холболт үүсгэн тасалснаар зогсоол тэр чигтээ тас харанхуй болов. Вагон доторх яаралтай тусламжийн гэрлүүд ассангүй. Харин ч чанга яригчаар цагаа олоогүй. Дараах мэдэгдэл хаджээ. Гал төмөр гарсан тул төр хүлээнэ үү? Гал тэрийг тун удахгүй хөдлөх болно. Метрон дотор байсан зорчигчдын дунд зургийн аппараттай хүн байсан бөгөөд тэрээр энэхүү хачирхалтай дүр зургийг хальсандаа буулгаж амжижээ. Зорчигчид харанхуй дунд чимээгүй суусаар байх бөгөөд зарим нь бүр толгоогоо бүхийлгэн сонин уншиж байлаа. Үхэл тэдний дэргэд аль хэдийн ирчгээд байгааг хэн ч ухаарсангүй. 5 минут өнгөрсөний дараа өтгөн утаа метроны завсраар 1080 дугаар галт тэрэг рүү нэвтэрч эхлэх үед л зорчигчид нэг л биш байгааг гадарлав. Ахлах ангийн сурагч Леон Ми ээж рүүгээ уцтахдаа уйлсан дуугаар "Ээжээ, маш их утаа гарч байна. Хаалга нээгдэхгүй байна" гэжээ. Утасны цаанаас ээж нь үгээ хэлж амжаагүй байтал охиныхоо аимшигтай хашгирах дуу болон утас нь газар тунах чимээг сонсчээ. 1080 дугаар метроны жолоочийн удирдлагын төвөөс авсан тушаал нь галт тэргийг зогсоолт хүлээлгэх байв. Галын дүл 1080 дугаар метро руу дотолж байхад ч жолооч галт тэргийг байрнаас нь хөдлөсөнгүй. Зогсоолд орж ирснээс хойш 6 минут өнгөрсөний дараа л удирдлагын төвөөс сая хаалгыг нээж зорчигчдыг гадагш нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ. Гэвч хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх алтан хугацаа аль хэдийнэ өнгөрсөн байлаа. 1080 дугаар метро халуун галд бүслэгдэж галт тэрэгний хаалга мөн адил нээгдэхэргүй гацсан байв. Гаднаасаа төмөр нь хайлж метрон доторх зорчигчид асар их сандрал уймэн давтлаа. Тэд гинтийн онцгой нөхцөл байдалд хаалгыг гараар яаж нээдгийг мэддэггүй байсан тул хамаг хүчээрээ хаалгыг хөшиж цонхыг хагалах гэж оролдож байв. Үнэхээр аимшигтай цөхрөнгөө барсан дүр зураг байлаа. 1080 дугаар метроны доторх халууны хим өгсөөр хуванцар суудлууд хайлж хортой хийн хэмжээ хүний амьд хүрэх үхлийн хэмжээнд хүрчээ. Ийхүү метроны ажилтнуудын ухаангүй гаж үйлдэлийн улмаас 2 дахь галт тэрэгний зорчигчид ч мөн адил нүдэн дээр галт шатаж ам өргөцсөн юм. Азар метроны зорчигчдын дунд Кёмбуг Ёнчон хотын нэгэн зогсоолын дараагаар ажилдаг Чон Чун Хён гэх эр байж таарчээ. Мэргэжлийн хүний хувьд тэрээр метроны бүтцийг гадарладаг байсан тул суудлын доорх яаралтай тусламжийн ролик унтраалгыг ажилуулж 4-р вагоны хаалгыг амжилттай нээж чадсан байна. 60 орчим зорчигч түүнийг даган зогсоол дээр гарч чадсан боловч метроноос буусан явдал аюулаас бүрэн мултарсан гэсэн үг биш байлаа. Тэд тас харанхуй нүд хуруугаач харах боломжгүй. Метроны зогсоол дотор төмөр мэт халуун багалзуурдам өтгөн утаан дунд амьд гарах гарцыг заавал олж харах шаардлагатай байв. Тэр үед ухаалаг гар утас олон нийтэд тэр бүр байхгүй байсан тул хинч биедээ гарч хідэн авч явдаггүй байлаа. Өтгөн утаан дунд ямар ч гэрэл гэгээ байсангүй. Метроноос арай гэж мултарсан зорчигчид урагшлах зүг чигээж ялгаж чадахгүй байв. Азтай зарим нь тэмтчиж явсаар зөв гарцыг олж амиа арай гэж аварсан бол азгүй бусд нь хитрхи их хэмжээний хортой утаа залгиснаас болоод зүгтах замдаа газар унан амьсгал хураажээ. Метроны зогсоолын зүгээс галын аюулыг урьдчилан тооцоолоогүй ямар ч яаралтай тусламжийн төлөвлөгөө байхгүй байсан тул гал гарсны дараа бүх хүмүүс мэл гайхаж нэг алдаа дараагийн алдааг дагуулсаар хүний алтан амиар тоглож орхисон юм. Өглөөний 9 цаг 53 минутанд галдан шатаах хэрэг гарсан бол 9 цаг 54 минутанд Тэгүү хотын гал түүмэртэй тэмцэх газар хамгийн анхны дуудлагыг хүлээн авчээ. Үүний дараа араараасаа олон 10 тусламж хүссэн дуудлагууд тасралтгүй ирж маш хурдан хугацаанд олон тооны галын машинууд хэргийн газар руу хөдөлжээ. Гэвч гал сөнөөгчд ирэх үед метроны орох гарах хаалгаар даруй хэдэн 10 м өндөр хар утаа ориглон гарч байлаа. Хортой хийн хэмжээ хитрхи их байсан тул баг өмссөн аврагчид хэргийн газар руу шууд нэвтэрч чадахгүй байсан бөгөөд орчин тойрон нь маш их замбраагүй болов. Орой болоход гацсан олон зорчигчид ар гэрийнхэнтэйгээ утсаар холбоо барьж амжсан байсан тул хэргийн газарт маш олон тооны ар гэрийнхэн цугларчээ. Метроны зогсоол дотор гацсан хайртай хүмүүсийнхээ төлөө тэд цагдаагийн хамгаалалтын шугамыг сэтэлж метроны зогсоол руу орж хүн аврахаар дайрч хэв журам сахиулж буй цагдаа нартай мөргөлдөөн үүсгэв. Гал сөнөөгчид нэг талаас хүмүүсийг тараах, нөгөө талаас аврах ажиллагааны багаж хэрэгслээ бэлдэх шаардлагатай байлаа. Эхний 2 цагийн хугацаанд тэд бараг юу ч хийж чадсангүй. Өдрийн 11 цаг 30 минутанд сая нэг юм. 1300 гаруй гал сөнөөгчид агааржуулалтын төхөөрөмжөө угсарч дуусхан зогсоол руу нэвтэрч хайгуул аврах ажиллагааг эхлүүлжээ. Үдээс хойших 1 цаг 30 минутанд асар том галыг сая нэг юм бүрэн унтраасан боловч зогсоол доторх халууны хэмжээ даруй 300 хэмт хүрсэн хэвээр байсан тул гал сөнөөгчид халуун буухыг хүлээхээс өөр аргагүй төхөрөв. Үдээс хойших 4 цаг 30 минутанд аврагчид шалны ус туучин зогсоол руу нэвтрэх үед нүдээр үтсэн дүр зураг нь тэдгээр аврагчдын амьсгалыг богдуулах шахав.
Хоёр галт тэрэгнээс зөвхөн шатсан төмөр, араг яс болон дугуйнууд л үлдсэн байх бөгөөд зогсоол болон вагон дотор хаа сайгүй нүүрсшиж харалсан цогцснууд хэвтэж байлаа. Хэргийн газарт ямар ч гэрэлтүүлэг байгаагүй тул гал сөнөөгчд зөвхөн олс даган чиглэл хийж, тас харанхуй дунд тэмтчин байж цогцснуудыг зөөвөрлөж байв. Аврах ажиллагаанд оролцсон нэгэн сувлэгч өөрийн тэмдэглэлдээ цогцс бүрийг өргөж гаргах тутамд миний бэйли өнөөх шатсан хар цогцснуудын арьсанд наалдаад байсан нэгэн охины гарт тал тал хатгаастай байсан бөгөөд тэрээр өглөөний цайндаа идэхээр бэлдсэн байсан байх хэмээн бичжээ. Энэхүү хайгуул аврах ажиллагаа бүтэн 3 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд урьдчилсан байдлаар нас барсан хүний тоог 192 гэж тогтоож дахин 147 хүн бэртэж гэмтсэн гэв. Гэвч үүгээр дууссан уу? Огт үгүй. Нас барсан хүний тоог 192 дээр зогсоосон шалтгаан нь хүний биеийн үлдэгдэл болохыг нь ялгаж салгаж чадсан нь ердөө 192 байсантай холбоотой байв. Үүнээс гадна цаана нь дахин 6 хүнийг сураггүй алга усанд тооцсон юм. Яагаад тэднийг сураггүй алга усанд тооцсон бэ гэвэл тэдгээр 6 хүн асар хүчтэй галын дүлэн донд хүний биеийн наад захын шинж тэмдгээж үлдээж чадалгүй. Бие нь тэр чигтээ нүүрсшиж хийцсэн байсантай холбоотой байв. Тэдний үлдэгдэл бусад ам мөрөгдөгсдийн үлдэгдэлтэй холилдож салгах боломжгүй болсон тул хэн болохыг нь тусгаалan ялгаж чадаагүй юм. Тэд Тэгүү хотын метроны зогсоолын шатсан хөрсний нэгэн хэсэг болон хоцорчээ. Гал гарснаас 2 цагийн дараа хөлөнд үлэгдсэн галдан шатаагчид Өмнөд Солонгосын Ёнгнам их сургуулийн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэжээ. Түүнийг хамт явсан зорчигчдын дундаас амьд үлдсэн нэгэн хүн таньж цагдаагийнхан түүнийг газар дээр нь шууд баривчилснаар галдан шатаагчийн хэн болох нь эцэст нь батлагдав. Түүний нэрийг Ким Дэ хан гэдэг бөгөөд тухайн үед 56 настай байжээ. Тэрээр гудамжинд жижиг сажиг зүйл зардаг 8-аачин байв. Хэрэг гарахаас 4 жилийн өмнө Ким Дэ ханы сэтгэл зүйн байдал тогтворгүй болж сэтгэл гутралд орсон байна. 2001 онд тэрээр тархины цус харвалт болж, үүнээс болоод Ким Дэ ханы биеийн баруун тал нь сайн хөдөлж чадахгүй болж, ажил хийх чадваргүй болжээ. Түүний сэтгэл гутрал нь аажмаар сэтгцийн хоёр туйлд эмгэг болон хувирч, ар араасаа ирсэн хүнд цохилтууд түүнийг амьдралаас бүрэн ухрахад хүргэсэн байна. Ким Дэ хан өөрийгөө нийгэмд хаягдсан хүн гэж үзэж, энэ ертөнцийг орхихоор төлөвлөж эхлэв. Гэвч Ким Дэ хан ганцаараа өгөхийг хүссэнгүй. Түүнд нийгмийг үзен ядах тодорхой хандлага байсан тул өгөх юм бол олон хүнийг дагуулж өгөхээр шийдэж 2 ширхэг 1.5 литрийн сүүний савнд бензин дүүргэж аваад Тэгүү хотын метронд суусан нь энэ байлаа. Баривчлагдсныхаа дараа Ким Дэ хан амандаа тэд бүгд надад гин буруутай хэмээн байн үглэж байв. 자신의 신병을 비관한 나머지 자살을 생각하다가 자기 혼자 죽는 것보다는 많은 사람들이 있는데 가서 불을 내어 같이 죽어야 되겠다 하는 생각을 하고 Ким Дэ хан энэхүү эмгэнэлт явдлын гол эхлүүлэгч байсан тул 2003 оны 8 дугаар сарын 6-ны өдөр шүүх хурал болоход прокурорын зүгээс түүнд санаатайгаар хүний амь нас бүрлэгсэн хэрэгээр цаазаар авах ял төлөвлөжээ. Гэвч шүүхээс түүний сэтгэл зүйн байдал тогтворгүй, мөн гэмшсэн шинж чанар гаргасан гэх шалтгаанаар Ким Дэ ханд бүх насаар нь хорих ял оноосон байна. Хамгийн хоржоонтой нь шоронд ороод ердөө 1 жилийн дараа Ким Дэ хан тархины цус харвалтаас үүдэлтэй амьсгалын дутагдлалд орж энэ хорвоог орхисон бөгөөд өөрийн хийсэн гэмт хэргийн ялыг бүрэн эдэлж чадалгүй өнгөрчээ. Тэгүү хотын метроны галдан шатаах хэрэг гол хэрэгтнийг баривчилснаар дуусчихсангүй. Ам өргөдөгчдийн ар гэр болон нийт ард иргэд нийтийн тээврт гарсан гал төмрийн улмаас яагаад ийм олон хүн ам өргөцсөнийг огт ойлгохгүй байлаа. Осол болсны дараах өдөр холбогдох мөрдөн шалгах баг Тэгүү хотын метроны гамшигаас хамгаалах систем ердөө 10 минутад цэцэрлэх чадвартай байсныг мөн хамгийн өхлийн аюултай дутагдал нь нөөц цахилгаан ажиллагаагүй байсан явдал болохыг тодорхой заажээ. Хэвийн метроны системд цахилгаан тасарсан даруйд яаралтай тусламжийн гэрэлтүүлэг болон гарцыг заагч гэрлүүд шууд асах ёстой байтал төв замын зогсоол цахилгаан тасармагц бүр мөсөн тас харанхуй уснаас үүдэж олон зорчигчид гарцаа олж чадалгүй. Эцэст нь өтгөн утаанд хахаж нас барцгаажээ. Метроны зураг төслийн алдаа дутагдалч мөн үхлийн аюултай байв. Цахилгаан цохиулахаас сэргийлэх үүднээс метрон дотор автоматар ус цацах систем суйрлуулаагүй байсан нь гал гарч эхлэх үед түүнийг хяналтанд авах боломж олгосонгүй. Хилэн суудлууд, хуванцар бариул зэрэг амархан шатдаг зүйлс шатахдаа асар их хэмжээний цианид болон угаарын хий ялгаруулжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээний тайлангаас үзэхэд ам өргөдөгчдийн 80% нь түлэгдэж биш, харин хортой хийнд хордож нас барсан байв. Үүнээс гадна зогсоолын агааржуулалтын системийн хүчин чадал хүрэлцээгүй байснаас болоод өтгөн утаа хонгил дотор яндангийн эффект үүсгэж хортой хийн тархалтыг улам хурдсгасан байна. Мөрдөн шалгалтаар Тэгүү хотын метроны корпорацийн ажилчид хохирлын хэмжээг нэмэгдүүлсэн явдалд бултах аргагүй хариуцлага хүлээх ёстой нь тогтоогдов.
1080 дугаар галт тэрэгний жолооч Чой Сан Рёл өчхөн утааг харсан атлаа галт тэргийг зогсоолгүй шууд дайран өнгөрөх яаралтай тусламжийн дүрмийг мөрдөлгүй харин ч хэвийн байдлаар зогсоол руу оржээ. Удирдлагын төвийн ажилтан хяналтын дэлгэцээр 1079 дугаар галт тэрэг шатаж байгааг олж харсан боловч анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод араас нь ирж байсан галт тэрэгнүүдэд хажуугийн зам руу зайлах тушаалыг хугацаанд нь өгч чадаагүй байна. Үүнээс болоод 1080 дугаар галт тэрэг тэр чигтээ хөдөлгөөнгүй чандаржуулах газар болон хуурсан бөгөөд ажилтнууд асуудлыг хугацаанд нь шийдэж чадаагүй юм. 사무실 들어왔기 때문에 다른 데도 들어온 차 내려 확인하다 보니까 이제 승객 내리고 요 하는 상황 미처 못 봤어요. Осол болсноос 2 өдрийн дараа олон ар гэр бүлүүд хайртай хүмүүсийн цогцыг ч олж амжаагүй байхад Тэгүү хотын захиргаанаас цэргүүдийг дайчлан зогсоолыг усаар угаалгасан явдал нь баримт нотлохоог зориудаар устгасан үйлдэл хэмээн маш их шүүмжлэл дагуулв. Эцэст нь шүүхээс 1080 дугаар галт тэрэгний жолооч Чой Сан Рёлыг хаалгыг хааж зорчигчдын зүгтх замыг хаасан гих үндслэлээр 5 жилийн хорих ялаар шийтгэв. 1079 дугаар галт тэрэгний жолоочийг галын аюултай муу тэмцсэн мөн галын аюулыг хамгийн түрүүнд мэдсэн атлаа яаралтай зохих арга хэмжээ аваагүй удирдлагын төвийн нэгэн ажилтны хамт тус бүр 4 жилийн хорих ялаа шийтгүүлсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийг олон хохирогчдын ар гэр зөвшөөрч чадахгүй байлаа. Шүүх хурлын явцад метроны удирдах албан тушаалтнуудын хиндэн ч хариуцлага тооцоогүй бөгөөд дээд шатны хяналтын байгууллагуудын хариуцлагыг ч зөксөнгүй. Дараагийн мөрдөн шалгалтаар Тэгүү хотын метроны корпорацид яаралтай тусламжийн тусгай хэлтс байхгүй. Ажилчид нь галын аюулгүй байдлын яаралтай тусламжийн сургалтанд нэг ч удаа хамрагдаж байгаагүй нь илэрчээ. Гал сөнөөгчд болон метроны хилцийнхэн хизээч хамтарсан сургуулилт хийж байгаагүй бөгөөд гал сөнөөгчд хэргийн газарт ирснээс хойш хагас цаг өнгөрч байж сая нэг юм уг зогсоолын бүтцийн зургийг гартаа авсан байна. Үүний цаадах гүн гүнзгий шалтгаан нь хяналт шалгалтын дутагдал байлаа. 1995 оны Тэгүү хотын метроны барилгын дэлбэрэлтийн дараа засгийн газраас аюулгүй байдлын холбогдох дүрмүүдийг гаргасан боловч хяналт шалгалт нь зөвхөн цаасан дээр л үлдэж амьдрал дээр огт хэрэгжээгүй байна. Өмнөд Солонгосын аудитын газрын дараах тайлангаас үзэхэд Тэгүү хотын метроны 2001-ээс 2002 оны хоорондох аюулгүй байдлын үйлчилгээний төсвийг даруй 40%-аас илүү хэмжээгээр тансан байсан бөгөөд олон тооны эрсдэлтэй хэсгүүдийг засах төлөвлөгөө хөрөнгө мөнгө дутмаг гэх шалтгаанаар хойшлогдсон байжээ. Осол болсны дараа л өмнөд Солонгосын засгийн газар сая ухаан сууж улс даяар аюулгүй байдлын шинжилгээний ажлыг эхлүүлсэн юм. Тээврийн яамнаас 1-7 хоногийн дотор тус улсын 4 том хотын метроны системд иж бүрийн шалгалт хийж амархан шатдаг материалуудыг сольж автоматар гал унтраах систем болон бие даасан нөөц цахилгаан хангамжийг суурилуулжээ. Метроны ажилчид сар бүр нэг удаа гинтийн ослын сургуультад хамрагдах болсон бөгөөд тэднээс зорчигчдыг 30 секундын дотор нүүлгэн шилжүүлэх чадварыг эзэмшсэн байхыг хатуу шаардах болсон байна. 2003 оны галын дүл хэдийнэ унтарсан ч амьд үлдгэсдийн сэтгэлийн шарх хизээч идэхсэнгүй. Чон чүнхён хүн аврах явцдаа маш их хэмжээний хортой утаа залгиснаас болоод үүнээс хойш олон жилийн турш уушигны архаг өвчнөр шаналх болжээ. Ам өргөдгсдийн ар гэр жил бүрийн 2 дугаар сарын 18-ны өдөр метроны зогсоолд ирж тэднийг санаж яваарай гэсэн бичгтээ самбар барин чимээгүй суулт хийдэг байна. Эдгээр амьд үлдгэсэд болон гэр бүлүүд нээлж 2 сарын 18-ны ослыг дурс холбоо байгуулж олон нийтийн аюулгүй байдлын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын төлөө тасралтгүй тэмцээр ирсэн юм. Тэдгээр хүмүүсийн урай бол бидний сэтгэлийн шарахаар та бүхний аюулгүй байдлыг солиё гэсэн үг байлаа. Тэгүү хотын метроны галдан шатаах хэрэг бол дэлхийн түүхэн дэх 2 дахь том метроны галдан шатаах осол юм. Өнөөдөр дэлхийн маш олон улс орнуудын метроны систем өмнөд Солонгосын энэхүү гашуун сургамжаас суралцсан байдаг. Метроны бүх вагонд галд тэсвэртэй материалыг ашиглаж, вагон бүрт гал унтраагуур болон яаралтай тусламжийн цонх хагалагч алхахыг байрлуулж, бодит цагийн утаа мэдрэгч системийг суурилуулсан бөгөөд ямар нэгэн хэвийн бус байдал илэрмэгц цахилгааныг автоматар тасалж, яаралтай тусламжийн гарцуудыг нээдэг системтэй болсон юм. 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Тэгүү хотын төв замын метроны зогсоолын хажууханд байрлах 2 сарын 18-ны дурсгалын цэцэрлэгт хүрээлэн 198 ширхэг төмөр лааны суурь үргэлж асаалттай байдалтай дурааж байлаа. Охиноо дурсахаар ирсэн нэгэн настан охиных нь нэрийг сийлсэн лааны суурийг зөөлөн илэнгээ аяархан дуугаар. Би тэр гал тавьсан хүнийг үзэн ядахгүй байна. Би харин энэ бүхнийг урьдчилан зогсоож чадах байсан атлаа зогсоогоогүй тэдгээр хүмүүсийг үзэн ядаж байна хэмээн хэлжээ. Ам өргөтсөн 198 алтан ам хүн бүрийн хариуцлагын ухамсарыг сэрээж чадсан байгаасай. Мөн ийм эмгэнэлт явдал дахин хизээч битгий гараасай. Бид нар хятад улсад ч бай бусад улсад явахдаа метрог өдөр тутамд зорчход хамгийн тохиромжтой, хамгийн олон удаа ашигладаг тээврийн хэрэгсэл байтал хүмүүс өдөрт хэд хэдэн удаа зорчхдоо зогсоол руу нэвтрэх бүртээ заавал аюулгүй байдлын шалганаар ордог.
Бидний нүдэнд илүүц мэт харагдах тэрхүү аюулгүй байдлын шалгалт бол үнэндээ үе олон цус, нулимс, гашуун сургамжаар сольж авсан хамгаалалт юм. Тэнд шалгаж байгаа зүйл бол зорчих хурдыг сааруулах биш. Харин гал төмөр үүсгэж болох аюултай тесэрч дэлбэрэх бодисуд юм. Тэнд зарцуулж буй хагас минут эсвэл 1 минут бол хүний амь насанд үлдээж буй амьд гарах боломж баталгаа юм. Тэдгээр илүүц мэт харагдах аюулгүй байдлын арга хэмжээнүүд бол үнэндээ хүний алтан амийг хамгийн зөөлнөр хайрлаж хүндэтгэж буй хэрэг юм. Манай улс хизээ нэгэн цагт метротой болвол энэ аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж ард иргэдээ галын аюулаас хамгаалаасаа гэж хүсэж байна. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар дахин уулзцгаая. Түр баяртай.